Нэг хүү ээжийнхээ жоохон байхад нь амьдарч байсан газарт зуны амралтаараа 7 хоног байснаа мартдаггүй гэж хэлж байгаагаар манай аним маань эхэлдэг. За hi guys, тэг өнөөдөр хөвчлөгээрээ The Secret World of Ariadne гэдэг анимыг ярих гэж байна. За энэ бол ерөнхийдөө бүрийн хэмжээний аним. Тэгээд ерөнхийдөө би ер нь бүрийн хэмжээний анимуудыг яриад эхлэе гэж бодож байгаа. За тэгээд шууд анима шууд үргэлжлүүлээд үзцгээе. За ер нь бол энэ хүү манай гол дүрүүдийн нэг. Тэгээ очих газараа хүрээд байшин руу явж байтал нэг жижигхэн хүн явж байгааг хардаг. Тэгээл гайхаа хараад иж байтал "Шоо чи хаана байна" гэд хүргэж өгсөн их чинь дуудаад тэгээд бид нар гол дүрийнхаа нэрийг мэдэж авдаг. Жижигхэн охин Ариати өөрсдөө яваад муур дайрахад зүхтаж нэг нөхрөө орж ам гардаг. Тэгэд явсаар гэртээ хүрдэг. Ээж нь Ариати чи тэгж гадаа гарчхаа юу гэж загнаж байтал Ариати авчирсан навчаа ээждээ өгөхөд сайхан үнэртэй нь сахар байвал шисо жуус хийж болно гэж ярьдаг. Ариати өнөөр анхны боуринго хийн гэдэг. Боуринг гэдэг нь хүмүүсээс юм зээлж авах гэдэг утгатай ч гэхдээ энэ аним шөнөөр гарч юм авахыг хэлдэг. Тэр үед аав нэрээд гэртэн нэг хүү ирсэн байна гэхэд Ариати би харсан гэдэг. Ээж нь чи харагдсан юм уу гэхэд үгүй би навчин нуугдсан гэдэг. Тэдний ярианаас харахад энэ хэд хүмүүст харагдаж болохгүй болтой байдаг. Аав нь эхлээд нэг жоох хүүхэд ирсэн болохоор одоо шүн гарч болохгүй гэж ясан ч тэр хүүхэд нь өвчтэй байсан болохоор аав нь гаргахаар болдог. Тэр ярианаас ээж нь өөрөөгөө ингээд энэ жижигхэн хүмүүсээс хамгийн сүүлийн үлдсэн хүмүүс л гэж оддог тухай хэлдэг. Шин болоход Ариати болон аав нь хуцснуудаа өмсөж гарахаар болдог. Ээж нь ч санаа зовж үлддэг. Тэд маш болгоомжтой явсаар байшинд орж янз бүрийн зүйл авдаг. Аав нь болгоомжтой байгаарай гэхэд Ариати зүгээрээ ааваа гэдэг. Тэгээд нэг тийш явж байгаад ортол маш тансаг хүүхэлдэйний байшин байдаг. Аав нь эндээс юу ч авч болохгүй шүү. Бол хүмүүс шууд мэднэ гэдэг. Тэгээд ээжийнхэн згсэн цаасыг авч байтал шүү Ариатиг харчихдаг. Ариати харагдахгүй тулд цаасны ард нуудаад аавдаа төхөө өгөн явах гэж байсан ч ээжийнхэн згсэн йотонгоо унгаачихдаг. Тэгэхэд шүү надаас битгий манай ээж энд амьдардаг байсан. Жижиг хүмүүсийг харж байсан гэж надад хэлж байсан. Чи тэр үү гэж асуухад тэд юу ч хэллгүй явчихдаг. Тэгэд Ариати болон түүний аав гэртээ хайж байхдаа аав нь чи хүнд харагдсан гэж битгий ээждээ хэлээрээ. Тэр зүгээр санаа зовхол болно гэдэг. Гэртээ ирээд аав нь замдаа гэрэл дууссан сайн явж чадсангүй гэж ярьдаг. Маргааш нь Ариати нүхэн дотроо байж байтал шүү нөгөө унгаасан йотонгийн аваачаа тавьдаг. Нэг захиад аав. Ариати тэрэнд хүрлгүй шууд гэртээ харж шууд ээждээ юу болсон тухай ярьчихдаг. Аав нь битгий хэлээрээ гэдэг татж амар сонир хэлцдэг бүр бүгднгийн. Тэнгүүдээ бүр ээж нь амар санаа зовоод энэ гой байр байсан юмсан бүхний тхэн эхлэхээс өөр арга боллоо гээл. Йоо амар сонир хэлцдэг. Тэгээ маргааш нь хуцаа наран татаагаад тавьж байхад чихрийн шоргоол зэдэж байгааг хараад захиаг нь уншдал чи ямар нэгэн зүйл мартчихаж гэж бичсэн байдаг. Тэгэд Ариати ээж аав хоёроо юу хийж байгааг нь харж байгаад нууцаар гараад явдаг. Тэгээд шууд Ариати шүүгийн өрөөний цонхоор нь йотонгоо шидээд биднийг 50 орхиорой. Хүн бас битгий хэлээрээ. Хэлэх юм бол энэ газрыг орхихоос өөр аргагүй болно гэж аав хэлсэн гэдэг. Шоо чи бас гэр бүлтэй юу гэж асуухад Ариати байгаа гэдэг. Тэгээ Ариати шоо чи гэр бүлгүй юм уу гэж асуухад байгаа л да. Гэтэ аавыгаа би харж байгаагүй. Бас ээж минь ажил ихтэй болохоор надад баг цаг зарцуулдаг гэдэг. Тэгээд ярьж байхад нь гинэт Ариатигийн ардаас нэг юм хурдан нисэж ирээд цонхны торонд гацчихдаг. Тэгэд амар тонгочоод Ариати яг унах гэж байхад шоо араас нь барьж амждаг. Тэгээ араас нь нэг эмэгтэй орж ирээд тавчгаараа тэр хэрээг төгсөөр агаад гарангуудаа ийм өмнө болж байгаагүй дээ гэдэг. Тэгэхээр шүү шавчнуудын өөрлөлтөг уйлал болохоор магадгүй гэж хэлдэг. Тэгж байхад нь Ариати нууцаа цугтчихдаг. Тэгээ нөгөө үйлчлэгчийг гарсныхан дараа шүү гараа харсан боловч Ариати алга болчихсон байдаг. Ариати ханаар дамжиж гэрлүүгээ харж байхад аавтайгаа таарладаг. Аав нь чи гарч болохгүй байсан байхаа гэдэг. Тэгээд аав нь гэртээ ирж их нэртэй өөр газар хай гэж хэлдэг. Хэсэг хугацааны дараа нөгөө үйлчлэгчдэр пакэж ирэхэд нөгөө үйлчлэгч чинь шавж хулганы хор асуудаг. Хэсэг хугацааны дараа нөгөө шүүг өргөж өгсөн эмээ үйлчлэгч шүү 3 ярьж байхдаа шүү манай өрөөнд байдаг жижигхэн гэрийг хэн хийсэн юм бэ? Гоё юм байлээ гэдэг. Ер нь бол энэ шүүгийн ээжийнх нь нүүхээс өмнө тэр ингээд энэ гэрт үлдээсэн. Гэхдээ яг хийсэн үн энэ эмээгийн аавынх нь англи руу захиалгаар хийсэн гэр юм байлээ. Тэнгүүдээ тэр юм манай аав тэр жижиг хүмүүсийг харж байсан. Энэ байшин тэдэнд өгнө гэж байсан. Гэтэ тэхэж хараагүй гэдэг. Тэгээ тэр гэрийг харуулдаг. Бүр маш гоё хийсэн байдаг. Бүр амар ингээд детальтай. За тэгэл маргааш нь ч юм уу нэг өдөр шоо нөгөө нүхэнд
цэцэгтэй цэхээ үлдээдэг. Тэгж байж байтал бороо ширүүсдэг. Арети зураг сольж байтал ээж нь жинхнээсээ далайг харж үзхийг хүсдгийг бид нар мэдэж авдаг. Аретигийн аав нь эрдэх цагтаа ирээгүй байгааг ярьж байтал аав нь хөлөг эмтэж гисэн нэг жижиг хүнээ төшүүлчихсэн гэж байдаг. Тэгээд аавыгаа оронд суулгаад тэр хүнтэй ярихад өөр 3 жижиг хүн мэднэ гэж хэлдэг. Тэгээ манай хэд өөрсдөө хамгийн сүүлийн жижиг хүмүүс биш гэдгийг мэддэг. Тэгээ жаахан ярьж байгаад явах болох үед Арети гаргаж өгдөг. Тэр хүнийг Слипер гэдэг бас ганцаараа амьдардаг. Тэгээ Арети тэгэхэж ирээрэй гэхэд тэр дээвэр авирч байгаад үсрээд явчихдаг. Тэгээд Арети аавтайгаа ярьж байтал гинэд газар хөдөлж байгаа юм шиг юм болдог. Арети гайхаж байтал ээжийнх нь байсан өрөөний тааз нээгдэж нэг гар орж ирдэг. Тэгээд Арети аавтайгаа юу болоод байгааг нь гайхаж ээж рүү орох гэсэн боловч хаалга нь хаалттай байдаг. Тэр хүн ханы эсхийг авч гал тогооны өрөөг авангуудаа нөгөө тоглоомны гал тоогоор сольчихдаг. Манай хоёр хаалгыг нэвдэж ороход бүр ингээд галтуун солигдсон байх юм бол бүр амар гайхах нэцтэй. Тэгээд үеийн ингээд сольсон хүн мэдээж шүү. Шүүг яалтайгаар өрөө рүүгээ явж байгааг нөгөө үйлчлэгч хараад жоохон гайхаж хахад шатан дээр жижигхэн тавилга агааг олж хардаг. Тэр үед Аретигийн гэр бүл явах бэлтгэл хийж байдаг. Аретигийн ээж нөгөө галт тоогоноос тавилга авах гэсэн боловч аав нь эндээс юу ч авахгүй шүү гэж хэлээд би зам аюулгүй эсхийг шалгаад ирье. Чи ээжтэйгээ байж байгаарэ гэдэг. Тэгээ Арети шүү рүү салах ёс хийхээр очоод өөрөө харуулдаг. Шоо хөөх юм аа гэдэг. Арети бид нар явах болсон. Бид бол зээлгчэд. Бид хоол ус чихэр цахилгаан газ гээд бүх зүйлийг та нараас зээлж ясан гэдэг. Шоо та нараас өөр манай гэрт байдаг юм уу гэхэд үгүй харин зарим байшинд байж магадгүй гэдэг. Шүү чин төрлийн сүүлчийнх нь байх нэ гэхэд Арети үгүй Слипер бас байгаа. Бас Слипер биднээс маш олон байгаа гэж хэлсэн. Тэгэхэд Шоо биднээс хэдэн төрөл байдаг гэж бодож байна. Гэт биднээс 6-7 байдаг гэж хэлдэг. Ер нь бол 6.7 тэрбум байдаг гэж хэлж байгаа. Тэгээд Шоо Аретид дараагийн 7 хоногт миний зүрх зогсож магадгүй. Би чамайг анх хараад хамгаалахыг хүссэн. Гэхдээ надаас болоод та нар нүүх боллоо. Уучлаарай гэдэг. Тэгж яж байхад нь нөгөө үйлчлэгч энэнд юу хийж байгаа юм бол гэд шүүгээ нэгээд доош харахад Аретигийн ээжийг олдог. Олчглоо чи энд ганц биш илүү болон байгаа байх гэдэг. Тэгээ Арети ээжээ орилж байгааг сонсоод явхаар болдог. Тэр хооронд үйлчлэгч Аретигийн ээжийг шилэн савнд хийж нэг өрөөний тавир дээр тавьчихдаг. Арети гэртээ ирээд тааз нь хөдөлсөнийг хараад өөр хүн ээжийг нь авсныг мэддэг. Тэр шоороо очоод Шог нөгөө үйлчлэгч өрөөнд нь түгжчихдэг. Тэгэд цэвэрлэгч үйлчлэгээ рүү залгаад энэ жижиг зүйлс байна. Би тэрийг барихыг хүсэж байна гэдэг. Тэгж байх хооронд Арети шоо дээр очоод ээжийг минь хүн аваад явчихлаа туслаач гэдэг. Хаалган түгжээтэй байгааг мэдээд цонхоор гарч нөгөө өрөөрөө орох гэсэн боловч хаалттай байдаг. Тиймээс Арети оронгуудаа дотроос нь хаалгыг нээж өгдөг. Шүү гадаа гарангуудаа нэг жишээ гүйж явахдаа зүрх нь өвдөж байгаа болтой. Жохон сонио харагддаг. Жохон биеийн муу харагддаг. Шүү Аретигийн ээжийг нь хайж явахт нь нөгөө үйлчлэгч ороод ирдэг. Нөгөө үйлчлэгч ч гайхаад уг нь би чамд түгжсэн ш гээл. Тэгээ зогссон чинь юун түгжээ. За би цангаад байна. Халуун сүү бэлдээд өгч болох уу гэдэг. Нөгөө үйлчлэгч чинь орж иж байхдаа нөгөө нуусан газар руугаа жохон муухан харж агаад сүү бэлдэхээр орж ирдэг. Тэгээ Арети шүү хоёр хаана нуусныг мэдээд шүү саадуулжийн хоорондоо Арети очиж ээжээгээ авардаг. Тэгээ ээжтэйгээ тэрвэрлдээ лайжсэн чинь араас нь шүү гарч ирэхэд ээж нь бүр амар байдаг. Арети ч зүгээр дээ гэж тайвшруулад тэр хоёр явдаг. Тэгээд нөгөө эмээ чинь хурж ирэхэд ямар машин бэ гэж асуухад үйлчлэгч би жижиг хүмүүсийг харсан. Тэд тоглоомын гэрийн гал тоогоог хулгайлсан. Тэд юм хулгайлдаг. Тиймээс юм алга болоод исэн байх гэдэг. Тэгээ нөгөө гал тоогоог хулгайлсан нөгөө газрыг харуултал мэдээж шүү авчихсан байдаг. Тэнгүүдээ зүгээр дээ би нэг нь барьчихсан гэж харуулах гэсэн боловч уг нь явчихсан шүү дээ. Тэгээ нөгөөд нь уурлаад шүү гişиж илээл үлддэг. Гэхдээ эмээ хүүхэлдэйний гэрээс гой үнээр гарч байгааг анзаарч харахад Аретигийн ээжийн цай байдаг. Тэгэд үнэхээр жижиг хүмүүс байдгийг ойлгож авдаг. Тэгээд манай хэд явж байгаад нэг газар амарч байхад Арети жаахан гарыгээд гарахад эмээгийн муур байдаг. Муур нь жаахан харж байгаад явчихдаг. Тэгээ нөгөө муур чинь шүү дээр очиод шүүг дагуулж явдаг. Манай спиллер дээр очиод яг явах гэж ятал шүү Арети гээд дуудаад ирдэг. Явхаас өмнө шүү чи үүнийг ав гээд Йото өгдөг. Арети ч өөрийнхөө хавчуурыг өгдөг. Шоо чи надад амьдрах зориг өгсөн. Би амьдрах болно. Бас чи одооноос миний нэг хэсэг гэдэг. Тэгээд манай хоёр маань салаад манай аним маань Аретигийн гэр бүл явж байгаагаар дуусдаг. Тэгээ аним маань эхлэхдээ нөгөө шүү тэр 7 хоног мартдаггүй гэдэг дээ.
Тэгэхээр шүү маань амьд байгаа юм шиг аа. Ер нь бол би тэгж бодож байна. За тэгээд энэ анime маань IMDb дээр 7.6 үнэлгээтэй. Тэгэхээр бас хитэн факт хэлэхэд энэ хэд маань ерөнхийдөө дунджаар 10 см-ийн өндөртэй. Тэгээ бас яг энэ анимыг The Brewers гэдэг Английн номоос сэтүүлсэн гэдэг. За guys, тэгээ ерөнхийдөө би энэ видеог 3 сарын өмнө хийсэн. Тэр үед ярингуудаа одоо эдитлж байгаа гэсэн үг. Тэгээ эдитлж байхдаа би нэг анзаалаа л да. Яг одоо ярьж байгаа анимуудаасаа тэнд яг өмнөхөөсөө би хамаагүй дээрлсэн байна ярихдаа. Тэгээ би энэ анимыг ярьж байхдаа жоохон муу ярьсан байж магадгүй. Тэгээ sorry. Тэгээ бичлэгийг маань үзсэн бол лайк болон subscribe дараарай. Тэгээ Discord server-т маань нэрээ ороорой. Тэгээд bye.